За сайн байцгаана уу хүүхдүүд ээ. Өнөөдрийн монгол хэлний хичээлээр бид нар ийг, залгуурыг зөв бичиж сурах нэ. За дараах зүрх цэцүүгийг уншаарай хүүхдүүд ээ. Ажил хийж хүн болдог, ард авж хүлэг болдог. За зүрх цэцүүгийн утгыг бодоорой. За ажил хөдөлмөр хийж сайн хүн болдог. За уулыг давж сайн хүлэг болдгоо гэсэн утгатай зүрх цэцүүг байна. За эдгээр зургийг ажиглаарай хүүхдүүд ээ. За мэдээж сая зүрх цэцүүгтэй холбоотой ажил хөдөлмөр, ажил мэргэжлийн тухай зургнууд байна тийм үү? Ямар мэргэжилтэй хүн байна вэ? За зураач байна, эмч байна, багш байна. За бас барилгын ажилтан байна тийм үү? Барилгачин байна. За эдгээр зургийг хараад юуны тухай судлах гэж байгааг таамаглаж байна уу та нар? За мэдээж ажил мэргэжлийн тухай үзэх гэж байна өнөөдрийн хичээлээр. Уншиж ярилцаад мэргэжлийн нэрийг бичээрэй. Алга хадаас нийлүүлэн амьдралын хэрэгтэй зүйлийг хийн бий. За ямар мэргэжлийн тухай өгүүлсэн бол мэдээж барилгачны тухай өгүүлсэн байна. За дараагийнх нь уншаарай хүүхдүүд ээ. Уянгалаг сайхан хоолойгоороо уйрааж чадна бий. За энэ ямар мэргэжлийг төсөөлсөн байна вэ? За мэдээж дуучин байна тийм үү? Уранхай цоорхоог эвлүүлэх уран гар надад бий. За ойдолжингийн тухай бичсэн байна. Амттан бүхнийг хийн бий. За ямар мэргэжлийн тухай өгүүлж байгаа юм бол мэдээж тогоочийн тухай өгүүлж байна. За бүгдээрээ одоо асуулт асууж сурцгаая. Асуулт асуухдаа асуулт ямар байх вэ гэхээр асуулт нь маш ойлгомжтой байна. Яагаад, учир нь, хэрвээ чи юу гэж бодож байна вэ гэсэн үгийг ашиглаарай хүүхдүүдээ. За багш нь жишээ олгоод хамгийн ихний асуултыг үзүүлье. Танаа аав ээж ямар мэргэжилтэй вэ хүүхдүүдээ? За мэдээж ээж аав нь эмч, багш гэл зөндөө олон мэргэжилтэй байгаа бах тийм үү? За дараагийн асуултыг та нар өөрсдөө тавиарай. Бодож явахад. За саяхан багшийнхаа асуусан асуултаа төстэй асуулт асууж болно шүү. За чи ямар мэргэжилтэй болохыг хүсдэг вэ? За манай хүүхдүүд зөндөө асуулт асуусан баг тийм ээ. За багш нь 2-3 жишээ олгоод үзүүлье. Чи ямар мэргэжилтэй болохыг хүсдэг вэ? Чи яагаад цагдаа болохыг хүсдэг вэ? Эмч хүн мундаг уу? Чи юу гэж бодож байна вэ? За гэх мэтчлэн асуултуудаа цааш нь үргэлжлүүлэн асуух нь байна. За багш нь та нарыг асуултаа асууж чадсан гэдэгт найдаж байна шүү.
үгийн тайлбар тал дээр мэрэгжил гэдэг үг нь ямар утгатай үг юм болоо хүүхдүүдээ? За, эзэмшсэн мэдлэгийг мэрэгжил гэж нэрлэдэг юм байна. Тойлогчийнхаа дэвтрийг гаргаад тойлогчийнхаа дэвтэр дээр бичээрэй хүүхдүүдээ. Мэрэгжил гэдэг үгийг ямар үсгэн дээр бичих вүлээ? Эм үсгэн дээр бичин тийм үү? За, хүний эзэмшсэн мэдлэгийг мэрэгжил гэж нэрлэдэг байх нэ. Уншаад асуултын дагуу ярилцаарай. За, эдгээр үгсийг багштайгаа хамтраад уншийе. Бариач, зураач, хуйлч, багш, сувилагч, зохиолч, отож, тогооч, худалдагч. За, одоо асуултын дагуу бүгдээрээ ярилцъя. Эр үгүй, эм үгүй. Эдгээр үгс маань эр үг байна уу, эм үг байна уу? Хүүхдүүдээ сайн ажиглаарай. За, бүгдээрээ эр үг байна, тийм үү? За, дараагийн асуулт. Ямар үсгээр төгссөн үг байна вэ? За, сайн ажиглаарай хүүхдүүдээ. Ч, иш гээгүүлэгчээр төгссөн үгнүүд байна. За, эдгээр зургийг ажиглаарай хүүхдүүдээ. Ямар мэрэгчлээ хүний хэрэгэлдэг багаж вэ? За, хамгийн ихний зураг бол зураач хүний хэрэгсэл байна, тийм үү? Будаг, үзэг, биер гэх мэтчлэн зүйлс байна. Дараагийнх нь ямар мэрэгчлээ хүний хэрэгэлдэг зүйл вэ? Эмч хүний хэрэгэлдэг зүйл байна, тийм ээ? За, дараагийнх нь ямар зүйлс байна вэ? Гортиг, шугам. За, энэ утгаар багшийн зүйл гэж болох юм, тийм ээ? Математикийн багш болон зургийн багшийн хэрэгэлдэг зүйл байж болох нэ. За, дараагийн зураг нь ямар мэрэгчлээ хүний багаж хэрэгсэл вэ? Барилгачин байна, тийм үү? Барилгачин хүний хэрэгэлдэг багаж хэрэгсэл байх нэ. За, багажийг нэрлээд эр эм үгээр нь ангилж бичээрэй. За, эр үг эм үгээр нь ангилах нь байна, тийм ээ? За, багш та нарыг эр үгийг олсон гэдэгт найдаж байна. Эр үгэнд нь будаг, харандаа, шугам гэх мэт зөндөө олон зүйлс байна, тийм үү? За, та дөрвөлжүүлээд бичээрэй. Эм үгэнд багш нь 2, 3 жишээ оруулсан байна. Биер, өрөм, хүрц. За, өшөө цаашаа зөндөө үргэлжлэх нэ. Зөв харгалзуулан холбоо үг үүсгэн бичээрэй. Тохирох залгуурыг ийг залгуурыг залгаж бичээд ярилцаарай. Зураачийн биер багаж авах гэсэн холбоо үгсийг үүсгэх нэ. За, хүүхдүүдээ дэвтэртэй холбоо үгээ бичээрэй.
За багшийн гэдэг үгдээр эр үгийг залгаж бичиж болох лөө? Эр үгийг залгаж бичиж болохгүй. Эм үгийг залгаж бичнэ. За тийм учраас багшийн зураачийн гэдэг дээр бас эм үгийг залгаж бичгэнэ. За багаж авах. Багшийн ном, зураачийн биер, багаж авах гэсэн 3 холбоо үүсгэнэ. За та нарыг багшийнхтайгаа таарч байна уу? За таарсан бол мундаг, сайн ойлгосон байна. За дараагийн дасгал зөв харгалзуулан холбож өгүүлбэр зохиогоорой. За багштайгаа хамтраад уншийе. Батхүү эмчийн, сайн жолоочийн, туяа бичээчийн, үнэмлэх, үзэг, чаг нуур. За хооронд нь зөв харгалзуулаарай хүүхдүүдээ. Батхүү эмчийн юу гэх вүлээ хүүхдүүдээ? Батхүү эмчийн чаг нуур. Сайн жолоочийн үнэмлэх. Туяа бичээчийн үзэг. За та нарын хийсэн багшийнхтайгаа таарч байна уу? За таарч байгаа гэдэгт багш нь итгэж байна. Дараагийн дасгал зөвийг тэмдэглээд тайлбарлаарай. За дараах үгсийг багштайгаа хамтраад уншийе. Багшийг, зураачийг, соожийг, хуйлчийг. За одоо зөвийг нь олж тэмдэглэх нь шүү хүүхдүүдээ. За сайн бодож жогоод дэвтэртээ үгээ бичээд зөв хэсгийг тэмдэглэх нь байна. За багшийг гэдэг маань зөв байх нэ. Эм үгийг бичих нь тийм ээ. За зураачийг гэдгийг сайн ажиглаарай хүүхдүүдээ. Зураач. За цоожиг гэдэг дээр эр үгийг бичих үлээ. Үгүй тийм ээ. Эм үгийг бичих ёстой байсан. За хуйлчиг гэдэг дээр зөв байна тийм ээ. Эм үгийг бичсэн байна. Иш, ч, жгийн дараа бид нэр яах вүлээ? Эм үгийг бичих ёстой. За багшийг, хуйлчиг гэдэг хоёр үг маань зөв байна. Чи ямар мэргэжилтэй хүн болох вэ? За сайн бодоорой хүүхдүүдээ. За эдгээр бас ажил мэргэжлийн зургууд байна. Зураач, эмч, сувилагч, дуучин, тогооч гэх мэт мэргэжлийн зургууд байна. За чи ямар мэргэжилтэй хүн болох вэ? Бодож байгаарай хүүхдүүдээ. За багш нь гэрийн даалгавар өгч байна. Гэрийн даалгаварт сонгосон мэргэжлийнхээ тухай юу мэдхээ гэр бүлийнхэнтэйгээ ярилцаарай. За дараа нь сонгосон мэргэжлийнхээ тухай өгүүлбэр зохиож засаж сайжруулаарай. За гэрийнхээ даалгаврыг тэмдэглээд аваарай хүүхдүүдээ.
Анхаарал хандуулсан Шайм нартай баярлалаа.